За баярлалаа. Бүрөвдөрч даргын зөвлөж байгаа асуудлыг би бас судалж үзье. За ард иргэдийг хуваагдах, маргаан үүсгэх одоо ийм сэдв гаргаж байгаа бол ард иргэдээс хүлцэлжээ. Миний хувьд Эрдэнэт үйлдвэрт 8 жил ажиллахдаа санхүү эдийн засгийн салбарын бас хариуцаж ажиллаж байгаа хүний хувьд энэ амнаттай холбоотой асуудал үүссэн маргаан дээр одоо төрийн өмчт компани дүр засагтайгаа шүүхтлээ гэдэг дээр тултал одоо бас ажиллаж ирсэн. Дээр нь би энэ үйлдвэрлэлийн бүтээмж үр ашгийг дээшлүүлэх арга зам гэдэг сэдвээр би бас Эрдэнэт үйлдвэрийн жишээн дээр эрдмийн ажил хийж докторийн зэрэг хамгаалсан юм аа. Тэгээ энэ бол бас үйлдвэрлэлийн бүтээмж үр ашиг, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлдэг нэг хүчин зүйлээ гэдгийг судалгааныхаа ажлын үр дүнгээр олж харж ирсэн хүний хувьд. Нөгөө талдаа би тойргоос сонгогдсон Эрдэнэтийн уурхаачдын, Эрдэнэт хотын ард иргэдийн төлөөлөл болж энэ хүмүүсийн дуу хоолойг хүргэнэ гэж би бас тойргоос ард иргэдийн санал авч гарч ирсэн улсын хурлын гишүүний хувьд би энд дугуй хийж чадахгүй амаа. Бодлого шийдвэрийг эсэргүүцсэндээ биш, бодлогын алдаа гаргачихгүй байхын тулд л би үгээ хэлж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн асуудал бол бий. Эрдэнэт үйлдвэр маш том боломжуудыг алдах ийм үндслэл бий болоод байгаа юм. Ашигтын хууль олон жил орж ирээгүй, өнөөдөр бас улсын хурлын босго даваад ороод ирсэн үед бид хэлцээд баталчихымжсан гэсэн одоо хүсэл эрмэлзэл надад бол байна. Гэхдээ энэ амнатын асуудал дээр бид зөв ойлголттой байж, мэдсээр байж буруу зуруу зүйл ярьдаггүй, байгаа хууль тогтоомжоо ашиглах гаргалгаагаа хардаггүй, хатуу нэг талыг барьсан эрх ашигын одоо сонирхолтой юм шиг ийм нөхцөл байдлуудыг ялангуяа одоо салбарын дэд сайдаар ажиллаж исэн хүмүүсийн хувьд бол гаргамааргүй байгаа юм. Би бол ялгаатай харж байгаа. Би Батнайрамдал дарагт бас өнгөрсөн одоо эдийн засгийн мянган гарууны урал дээр нэлээд хатуу хэлчихсэн. Яг нь энэ улсын хурлын гишүүд буруу зуруу ойлголттой байгаад энэ асуудлыг ярих нэг хэрэг. Яг салбар хариуцчихсэн дэд сайдын хувьд ийм асуудал ярихаар маш их ихтгэл үнэмшил төрүүлээд байгаа юм л да. Тэгээ ер нь бол амнатыг бууруулснаар эдийн засгийн хувьд маш их үр өгөөжийг авчирдаг юм аа. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлдэг, зээлж зэрэглэлийг нэмэгдүүлдэг, эргээд одоо нөөц баялаг нэмэгддэг, захын агуулга буурдаг. Энэ олон давуу тал боломжуудаа бид харж ажиллах нь уулуурхайн салбарын ирээдүй хит ирээдүйд хэрэгтэй байна. Тэг ганц Эрдэнэтийн асуудал биш. Ирээдүйд ороход бэлэн болцсон олон засгийн ордуудаа бид нэр ашиглаж энэ салбарыг зөвхөн нэг гадны хөрөнгө оруулалттай Rio Tinto гэдэг компаниас хамааралтай биш, олон хөрөнгө оруулагчтай, хөрөнгө оруулагч нар өрсөлдөж уралдсан үйлдвэрлэлийг хийсэн ийм салбар байгаасай л гэж би энэ салбарын төлөө бас сэтгэл зүрх зохилж явдаг хүний хувьд хэлж байгаа. Тэгээ энэ бол үндсэндээ Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлын асуудал шүү дээ. Уулуурхайн салбараас бид нэр төсвийн орлогынхоо дийлэн хувийг бүрдүүлж одоо амьдарч байгаа ийм улсын хувьд яг энэ салбараа улс төржүүлээд баймааргүй. Улс төрийн шийдвэрээр аливаа асуудалд хандмааргүй байгаамаа. Тэм ч учраас миний би одоо энэ хууль одоо эцсийн хэлцүүлэг дээр явж байна. Дахин санал гаргаж өөрчлөх боломжгүй. Улсын хурлын гишүүн шийдээд ингээд явах бах. Миний хувьд намар дахиж хуулийн төсөл өргөн барихаар бас өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ хуулийн төсөл дээр Эрдэнэт үйлдвэр за бусад шинэ төслүүдэд хамааралтай. Одоо энэ гишүүдийн эргэлзээ төрүүлээд ард иргэдийн одоо дунд буруу ойлголт төрүүлээд байгаа тэр онтрогийн асуудал буюу онтро компани эзэмшиж байгаа хоёр лицензтэй холбоотой, оюутлогын бүлэг ортой холбоотой асуудлыг энэ хуулийн заалтанд хамааруулахгүйгээр орхиод бусад одоо төслүүдэд хэрэглэх боломжтойгоор 47-гийн 5 буюу амнатын 47-гийн 5 буюу амнатыг одоо зохицуулсан энэ заалтад нь өөрчлөлт оруулсан хуулийн төслийг өргөн барья гэж ингээд шийдэд явж байгаа гэдгийг бас хэлье. За өөрийн гишүүн санал хэллээ. Болдын үеийн гишүүн.